Тэгэхээр 5 дугаар сарын 17-нд Улсын хурлын нэгдсэн чуулганы нэгдсэн уралдаанаар үн цасны зах зээлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан маа. Тэгэхээр энэ хуулийн одоо өөрчлөлтийн хүрээнд яг одоо ямар ажлууд хийгдэж байна. За зохицуулахаараа олон үн цасны арилжаа эрхлэгчдийн холбоо, хөрөнгийн бирж гээд байгууллагууд бол бас журмуудад өөрчлөлт оруулах юм үр хүлээж байгаа юм байна. Тэгэхээр энэ ажлууд яг ямар шатанд байгаа вэ? За үн цасны хууль бол манай хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь хууль байгаа. За та бүгд мэдж байгаа анх одоо 30 жилийн өмнө бид анхны үн цасны зах зээлийн тухай хуулийг 94 онд баталж байсан. Энэ хүрээнд одоо анхны зохицуулагч байгууллага үн цасны хөрөнгийн бирж, за зуучлалын байгууллага, брокерийн бүсүүд бол үүсч үйл ажиллагаагаа явуулсан. За үүнээс хойш манай хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин бол нэлээдгүй өөрчлөгдөж байна. За та бүгд мэдж байгаа олон улсын санхүүгийн зах зээл дээрх гарч байгаа өөрчлөлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ. За энийг манай хөрөнгийн зах зээл дээр бол нэвтрүүлэх хүрээнд санхүүгийн зохицуулахаараа энэ эрх зүйн өөрчлөлтүүдийг одоо салбарын оролцогчтойгоо хамтраад бол хийж байна. За үндсэндээ энэ удаагийн үн цасны хууль бол нэлээдгүй бас одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, за шинэ шатанд гаргах, за нэлээдгүй одоо өөрчлөлтүүд бол орсон. За энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд бол одоо за хөрөнгийн бирж, салбарын оролцогч бүгд бол оролцоод үндсэндээ 2-3 жилийн хугацаанд бол бид ажлын хэсгээр хамтарч ажилласны хүрээнд бол энэ удаа 5 сарын 16-ны өдөр Улсын их хурлаас үн цасны зах зээлийн тухай хуулийг батлагдлаа. За хууль батлагдсанаар мэдээж бид одоо хэрэгцсэн журмуудаа бас тодорхой өөрчлөлт оруулна. За энэ хүрээнд ажлын хэсэг гараад журмуудынхаа холбогдох өөрчлөлтүүдээ бэлдээд явж байгаа. Гэхдээ энэ хуульд орж байгаа өөрчлөлтийн хүрээнд бид бол бас санхүүгийн зохицуулахаараа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зохицуулах хүрээнд сэндбоксийн орчныг бол бий болгосон. За зарим одоо хуульд орсон өөрчлөлтийн юмнууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бол бид сэндбоксийн орчноор бол зохицуулаад явж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо холбогдох журмын хүрээнд зохицуулаад явж ирсэн юм харилцаанууд байгаа. Тэгэхээр бол одоо холбогдох бэлтгэл ажил одоо хуулийг хэрэгжүүлэх бэлтгэдүүд бол хангагдаад явж байна гэж ойлгож байна. Яг уу хөрөнгийн биржийн зүгээс харж байгаагаар бол үн цасны зах зээлдэх одоо зардал буурах, за бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх юм ач холбогдолтой өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. За ер нь одоо зах зээл дээр одоо хамгийн шаардлагатай зүйлүүд бол мэдээж үн цасны одоо хөрөнгийн зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэхтэй. Тэгэхээр хуулийн одоо нэмэлт өөрчлөлтийн хүрээнд яг ямар боломж үүснэ гэж та бүхэн харж байна? Ер нь та бүгд мэдж байгаа бид одоо санхүүгийн зах зээл 3 тулгууртай байдаг. За манай дээр бол одоо харамсалтай нь бол банк давмгайлсан зах зээл явж ирсэн. За энийг бол одоо өөрчлөх санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох. За тэр дотроо хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх тал дээр санхүүгийн зохицуулахаараа сүүлийн үед бол бодлогын арга хэмжээнүүдээ төлөвлөгөө авч хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээндээ ч гэсэн бид энэ бодлого чиглэлээ үн цасны зах зээлийнхаа хуульд бол суулгаж өгсөн байгаа. За энийгээ бид яаж суулгаж өгч вэ гэхээр нэг талаасаа бид IPO-ийн үн цас гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн орчноор дэмжиж байна. За хоёрт оролцож байгаа одоо иргэн хөрөнгө оруулагчдынхаа гарч байгаа зардлыг бууруулах. За гуравт бид тэнд оролцоод ороод ирж байгаа хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалахыг бол эрх зүйн орчноо сайжруулах замаар хийж байна. За яг хуульд тусгагдсан өөрчлөлтөөс тодорхой хэлэх юм бол бид үндсэндээ одоо олон улсын жишгийн дагуу анх дахь зах зээлийн арилжааг андраатер төвтэйгээр явуулах хуулийн өөрчлөлтөнд л оруулж өгсөн. За ингэснээр одоо юу гэдгийг үн цас гаргаж аж ахуйн нэгжүүд хөрөнгийн бирж дээр анх дахь зах зээлийн арилжаанд гарч ирсэн зардал нь буурах. За олон улсын жишгийн дагуу андраатерийн компаниуд анх дахь зах зээлийн арилжаагаа зохион байгуулах, мэргэжлийн хөрөнгө оруулагчид баярлалтай хийх. За эргээд андраатуруудынхаа шинэ хуулиараа бид үүрэг хариуцлагыг бас нэмэгдүүлсэн заалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл андраатурууд анх дахь зах зээлийг амжилттай болгохын тулд за худалдагдаагүй үлдсэн бол өдөр үн цасыг бол худалдаж авах үүрэг хүлээх гэх мэт шинэлэг зохицуулалтууд бол орж ирсэн байна. За шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний тал дээр бас нэлээдгүй олон өөрчлөлтүүдийг бол бид орууллаа. За хамтын санхүүжилт юу вэ? Хамтын санхүүжилтийн одоо эрх зүйн орчныг үндсэндээ анх удаа үн цасны зах зээлийн тухай хуульд оруулж өглөө. За банкнаас хадгаламжийн сертификат гаргаж хөрөнгийн биржээр арилжаалдахын асуудлыг оруулж өглөө. За олон улсын санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах энэ эрх зүйн орчныг нээж өгсөн. За үүнээс гадна бас нэг томоохон өөрчлөлт нь бол энэ хууль дээр бол бид бондын зах зээлийг зохицуулсан, наривчилсан эрх зүйн орчныг бол бүрдүүлж өгч байгаа. За өмнө та бүгд мэдж байгаа. Манай үн цасны зах зээлийн тухай бол нээлттэй бондын асуудлыг зохицуулсан байдаг бол хаалттай бонд гарах буюу OTC маркетын асуудал бол зохицуултгүй явж ирсэн. За энэ хүрээнд анх удаа бол одоо бас OTC маркет гэсэн одоо нэр том яг үн цасны зах зээлийн хуульд оруулж өгсөн ийм давуу талтай байгаа. Ерөн зүгээр бид энэ хуульд оруулсан өөрчлөлтүүдийн зарим нь бол одоо би дөрөв хэлсэн тийм сэндбоксийн орчин санхүүгийн зохицуулахаараа зохицуулаад ирсэн гэж хэлж байна. За анх дахь зах зээлийн арилжааг андраатер төвтэй явуулах.
Энэ сэндбоксын орчинд энэ туршилтыг бол бид одоо 2 жилийн өмнө хийсэн байгаа. Та бүгд бигдэж байгаа Моби Финанс гэдэг банк ус санхүүгийн байгууллагаас Монпей гэ бондыг одоо манай сэндбоксын орчинд бүртгүүлээд за энэ хүрээнд анх удаа одоо Монгол улсад анх дахь зах зээлийн арилжааг андреатор төвтэйгээр зохион байгуулсан юм жишээ байна. За хоёрт бис OTC маркетер биржийн бус зах зээлийн тухай л да. Тэгвэл бид 2 жилийн өмнө биржийн бус зах зээлийн тухай хуулийг журмыг баталсан. За манай арилжаа хэрэгжтэй холбоо одоо биржийн бус зах зээлээ амжилттай зохион байгуулалт явж байна. За одоо өнгөрсөн 2 жил гарангийн хугацаанд үндсэндээ 100 гаруй аж ахуй нэгжүүд за 2.1 их 80 төгрөгийг одоо биржийн бус зах зээлээс татаад явж байна. Өөрөөр хэлбэл биржийн бус зах зээл маань одоо энэ зохицуулалттай нээлттэй зах зээлээсээ илүү дүнтэй одоо юу гэдгийг санхүүжилтийг татаад аж ахуй нэгжүүд бодис сектортэй бол одоо хүргэсэн байх жишээний. Гэх мэт манай хуульд орсон өөрчлөлтүүд маань одоо зах зээл дээр бас амжилттай зарим нь бол туршигтаад явж байгаа, зарим нь бол шинээр орж ирэх зэрэг олон өөрчлөлтүүд бол орж байна. За бид бол харж байгаагаар бол энэ маань манай хөрөнгөний зах зээлийн хөгжилд бас нэлээд томоохон бас дэвшлийг авчирнаа гэж бид харж байгаа мэргэжлийн байгууллагууд бол. Хөрөнгөний зах зээл бол яг нэг гадны хөрөнгө оруулагчид орж ирэх хамгийн боломжтой юм зах зээл үү. Гэхдээ бусад зах зээлтэй харьцуулахад за хөрөнгөний зах зээл дээр яг одоо гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх гэхээр эрх зүйн орчин дутагдaltaй байна гэдэг асуудлыг андеррайтер компаниудын зүгээс ч за ер нь одоо компаниудын зүгээс байнга ярьдаг. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн одоо ахиц дэвшил гарах уу? Яг ямар одоо өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна? За хуульд орсон бас нэг өөрчлөлт нь бид давхар бүртгэлийн асуудлыг бас нэрвчилж зохицуултыг оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл одоо бид гадны зах зээлдээс хөрөнгө оруулагч орж ирэх. Нэг бол манай зах зээл рүү гадны хөрөнгө оруулагч шууд хөрөнгөний биржээс хувьцаа аваад орж ирж болж байна. Эсвэл манай аж ахуй нэгжүүд давхар бүртгэл гэх юм уу DR гаргах замаар бас гадаадын зах зээл рүү гарч хөрөнгө оруулагч татах юм боломж байгаа. Энэ хүрээндээ бол наривчсан зохицуултыг оруулсан. Ер нь зүгээр санхүүгийн зохицуулах хорооноос барьж байгаа нэг бодлого маань ер нь гадны хөрөнгө оруулагчдыг татах. За энэ талд мэдээлэл өргөе гэсэн ажлуудыг бол сүүлийн үед бол нэлээд хийж байна. За та бүгд бас мэдээлэл авсан баг. Бид өнгөрсөн онд Австралид хийлээ. Сая энэ оны 4 сард Нью-Йоркод Монгол банктай хамтраад бас хөрөнгө оруулагчид бас мэдээлэл өглөө. За бас Шанхайд бас бид хөрөнгөний биржтэй хамтраад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт семинаруудыг зохион байгуулсан гэх мэт зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа. За ерөн зүгээр ниноггүй хэлэхэд бас манай зах зээл дээр гадны хөрөнгө оруулагчдын оролцоо сүүлийн үед бол нэлээд бага байгаа. За хуваар нь авч үзэх юм бол үндсэндээ одоо 2-3% үрж ийнэг үе байгаа. Нийт арга арилжаанд оролцогчдын яалтчгүй бид хөгжийг бол бас хөрөнгөний зах зээлээс гадны хөрөнгө оруулагч татах шаардлага байгаа. Энийг бид олон нийтэд бас хүргэх, мэдээлэл айлуулах хүргэх. Тэдний сонирхлыг татах арга хэмжээг авах нь бол зүйтэй гэж харж байна. За зүгээр өнгөрсөн онд бас нэг гадны хөрөнгө оруулагчд оруулж ирэх бас нэлээдгүй бас таатай нөхцөл болсон юмнууд бид анх удаа бас тийм Монголын хөрөнгөний бирж одоо Puzzer Ransless гаргадаг Frontier Market гэсэн ангиллалд орлоо. За энэ нь бас гадны хөрөнгө оруулагчдыг бас сонирхлыг татах юм анхааралд нь орох бас нэг хөшүүрэг гэж харж байгаа. За хоёр зүйл татварын эрх зүйн орчин дээр хөрөнгөний зах зээл дээр бид бол нэлээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ дотроо гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид та бүхэн мэдж байгаа. За татварын орчинд бол гаднаас орж иж байгаа хөрөнгө оруулалтыг нийт дүнгээс нь бол 20% татвар авдаг байсан бол за сая бол одоо 24 онд бол татварын хөлд өөрчлөлт орсон. Ингэснээр нийт дүнгээс нь биш тухайн ашигаас нь бол одоо хөрөнгө оруулагчдын хувьд гадны хөрөнгө оруулагчдын хувьд татвар авах гэх мэт одоо бага багаараа юу гэдэг нь бид бас гадны хөрөнгө оруулагчд орж ирэх боломж болцоо эрх зүйн орчин дээр бол анхаарал тавьж ажиллаж байна. Хөрөнгөний зах зээлд нээлттэй компани руу орж ирэх тал дээр нь бол тийм. Таасаа хэлж байна хөрөнгөний зах зээл бол одоо санхүүгийн салбарын хувьд бас одоо нэлээд том байр суурь эзлэх ёстой. Гэтэл банктай хамгаалсан тогтолцоотой явж ирлээ. За гэхдээ өнөөдөр бол банкнуудын хувьцаа одоо хөрөнгөний зах зээл дээр арилжигдж байгаа. Тэгээд дээрэс нь бас банкнуудын одоо хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах чиглэлээр банкны хуулинд одоо зохицуулалт орсон байсан боловч цааяас хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах гээд хугацааг нь арай олгож байгаа шүү. Тэгэхээр ер нь одоо банкудтай холбоотой одоо хугацааны үнэлгээч гэдэг юм уу те дотоодын хөрөнгөний зах зээлийн банкудтай холбоотой хөрөх чадварын хувьд та бүхэн яг юу гэж харж байна? За илүү хэмжээний дахиад хөрөнгө одоо татан төвлөрүүлэх, зарцуулах, татах одоо шаардлагатай тохиол бас ийм боломж байна гэж харж байна. Ер нь банкны хуульд орж байгаа өөрчлөлтөөр хоёр үндсэндээ л арга хэмжээ авч хэрэгжүүлсэн шүү дээ. Эхнийх нь бол одоо банкуд нээлттэй компани бол хөрөнгөний биржээр гарч IPO хийх байгаа. За хоёр дахь үндсэн өөрчлөлт маань одоо хувь эзэмшлийн хувь дээр 20% нь үргэх гэсэн үндсэн хоёр зохицуулалт байгаа. За эхний хүрээнд санхүүгийн зохицуулахаараа Монгол банк бол одоо IPO хийх асуудлыг бол амжилттай хэрэгжүүлсэн. За та бүгд мэдж байгаа манай арилжааны системийн том 5 банк маань нээлттэй хувьцаат компани боллоо. За үүнд нь одоо 72,000 иргэд оролцоод 478 төгрөгийг бол татан төвлөрүүлсэн. За дүнгээр нь аваад үзэх юм бол 478 тэрбум төгрөг гэдэг маань одоо банкны дөрмийн сан бол үндсэндээ нэг 100 тэрбум төгрөг байгаа шүү дээ. Дахиад шинээр одоо
4-5 банк үүсэх хэмжээний ийм өөрийн хөрөнгийг бол банкуд бол нэмэгдүүлж чадсан байна. За зарим банкуудын хувьд бол ногоон зээл рүү төлхөө гаргаж байгаа. Зарим нь бол жижиг дунд үйлдвэрлэгч рүү гаргаж байгаа зэрэг бидний харж байгаагаар бол санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэх, за санхүүгийн банкны салбар дахь эрсдлийг бууруулахад л энэ бол их үр дүнтэй арга хэмжээ болж байгаа. За мэдээж дараагийн одоо тий арга хэмжээ буюу одоо банкны хувь эзэмшлийг 20% өгөх асуудал, банкны тухай хуулийн асуудал. Энэ дээр бол Монгол банк бол одоо хуулийн хэрэгжилтийг бол хангаж ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол бид гадна талд гадны хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээ зохион байгуулад байгаа нь бас банкны салбарт гадны хөрөнгө оруулагчдыг орж ирэхэд зориулаад бид арга хэмжээгээ тэдний сонирхлыг татахаас мэдээлэл өргөд явж байгаа юм арга хэмжээнүүд хийгдэж байгаа. За хоёр тийм татварын орчинд өөрчлөлт оруулж байгаа нь бас л бид ялгаа байхгүй шүү дээ. Энэ гадны хөрөнгө оруулагчд орж ирэх энэ нөхцөлийн хүрдүүлж байна, бэлтгэлээ хангаж байна л гэж ойлгож болно. Ер нь бол банкны салбар хөрөнгөний зах зээл дээр орж ирснээр бол ихээхэн олон бол давуу талыг бий болгож байгаа. За өмнө нь одоо гадны хөрөнгө оруулагчд хөрөнгөний зах зээл рүү орж ирэхэд чанартай бүтээгдэхүүн юу байх вэ гэдэг асуудал байдагс бол одоо бол харьцангуй бид хөрөнгөний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй болцсон байна. Хөрөнгө оруулагчд орж ирэхэд бас тодорхой хэмжээний бас бидний бас бэлтгэл хангагдаж байна л гэж харж байна. За өнөөдөр бидэнтэй харилцсан танд маш их баярлалаа. За Японы инфляц төв банкны зорилттой түвшнээс